дүүргийн 230 дугаар цэцэрлэг үзүүлж байна. Зам тээврийн осол гэмтлээс урьдчилан сэргийлье. Хүүхдтэй заах замын хөдөлгөөний аюулгүй байдлын 14. 1. Зогс. Хизээч яарч хэлбэрчилж зам хөндлөн гарч болохгүй гэдгийг хэлж анхааруулж байх. 2. Харах. Өөрийн аюулгүй байдлыг хангахын тулд зам хөндлөн гарахаас өмнө бүх чиглэлийг шалгахыг зөвлөх. 3. Бодох. Зам хөндлөн гарахаасаа өмнө үргэлж бодож байх. Та замын тэмдэглэлт гэрэл дохионы талаар тэдэнд заах хэрэгтэй. 4. Сонсох. Зам хөндлөн гарахдаа тээврийн хэрэгслийн дохиог сонсох нь аюулгүй байх нөхцөлийг бүрдүүлдэг. 5. Гүйж болохгүй. 6. Явган хүний гарцаар гарах. Зам хөндлөн гарахдаа эргэн тойрноо сайтар ажиглах, зам дээр бүх анхаарлаа төвлөрүүлэх, анхаарал болгоомжтой байх нь чухал болохыг зааж өгөөрэй. 7. Өнгө. Өнгө нь хүүхдэд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг зааж сургахад чухал ач холбогдолтой. 8. Тоглоомын бүс биш. Таны хүүхэд тоглохоор гарах гэж байгаа бол хаана тоглож болохгүйг сайтар хэлж анхааруулаарай. 9. Тод өнгийн хувцас. Гэрэл ойлгох шинж чанар бүхий хувцас болон тод хувцас нь жолоочийн анхаарлыг татаж зам тээврийн аюул осолд өртөхөөс хамгаална. 10. Явган хүний зам. 10 хүртэлх насны хүүхдийг бие даан замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглодог. Гэсэн хэдий ч тэдэнд багаас нь замын хөдөлгөөнд зөв аюулгүй оролцох дадал хэвшүүлэх нь осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чухал арга юм.